Монгол орны ой сангийн нийт талбай 18.5 саяга талбай. За үүнээсээ ойгоор бүрхэгдсэн талбай хэмжээ 12.2 саяга талбай байдаг. Өөрөөр хэлбэл ой нөөц Монгол улсын нутаг дэвсгэрийн 11.8%-ийг эзэлдэг байна. За гэвч жил бүр ой сангийн нөөц бүхий талбайд ой хэрийн төмөр гарсаар энэ хэмжээ улам бүр багасж байгаа юм байна. Монгол орны ой сангийн нийт талбай 18.5 саяга талбай. Үүнээс ойгоор бүрхэгдсэн талбай хэмжээ 12.2 саяга байдаг. Өөрөөр хэлбэл ойн нөөц манай Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 18.8%-ийг эзэлдэг. Гэвч жил бүр ой сангийн нөөц бүхий талбайд ой хэрийн төмөр гарсаар энэ хэмжээ улам бүр багасж байна. Одоогийн байдлаар Сэлэнг аймгийн Түшиг сум, Ерөө сум хоёр төмөр асж байгаа. Энд онцгой байдлын албаагч болон мэргэжлийн байгууллагын албаагч ажиллаж байгаа. Сэлэнг аймагт гарсан 4 удаагийн төмөрт нийтдээ 20 гаруй мянга төмөрт өртсөн гэсэн урдсан байдлаар тийм тоо байгаа. Жишээ нь Ерөө сумын 2000 гаруйга, Түшиг сумын одоо шатж байгаа 4000 гаруйга урдсан байдлаар тогтоогдсон байж байгаа. Энэ Сэлэнг аймгийн Ерөө сум, Түшиг сумд гарч байгаа төмөрт одоо өртсөн ойн төрлөөр навж үзвэл нарс, шинс, хус голдуу ургасан байдаг. Ой хэрийн төмрийг гүймэл төмөр буюу оройн төмөр, хормойн төмөр, хөрсний төмөр хэмээн 3 ангилна. Гал төмрийн эрчим тухайн ойн модны бүрдүүлэх төрлөөс хамаарат хохирлын хэмжээ харилцаа адилгүй. Гэхдээ тухайн ойн нөхөн төлжих болон ургах чадвар хамгийн багадаа 50%-аар буурдаг байна. Ойн төмрийн дараа бол тухайн ойн экологийн байдал эрс өөрчлөгддөг. Биологийн олон янз байдал их нөлөөлдөг. Амьтан ургамлын тархалт, амьтан ургамлын амьдрах орчин үгүй болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол ялангуяа тэр биологийн олон янз байдлын үнэлгээ гэдэг бол эргэн нөхөд маш удаан нөхөн төлөгддөг ийм үнэлгээ. Бага эрчимтэйгээр гүймэл төмөр байсан байвал 2 жилийн дараа эргээс хэрэгждэг. Хармууд чинь бас тийм шамархан шатчдаг мод биш шүү. Тэгэхээр тэр миний хэлээд байгаа төмрийнхээ гэмтлийг маш сайн зөв тогтоох хэрэгтэй. Тэгээд зөв тогтоосноор тэр чинь нөгөө экологийн эдийн засгийн үнэлгээ зөв гарна. Тэгээд одоо цааш нь авч хэрэгжүүлэх арга хэмжээ явна. Үнэхээр эрчимтэй төмөр ороод модлогтой ороод мод ургах чадваргүй болцсон бол одоо дараачийн маань арга хэмжээ болохоор тэр модыг одоо бүр өмхрөөд унаагүй дээр нь авч ашиглах юм хэрэгтэй байхгүй. Тухайн ой модны хэв шинж, модны бүтэц, гал төмрийн тархалтаас шалтгаалan тухайн ой хэмжээ болон экологийн бүтэц өөрчлөгдөх магадлалтай. Ялангуяа навчит болон шилмүст мод төмөрт өртсөн тохиолдолд эргэн сэргэх болон нөхөн төлчгөд ихээхэн хугацаа шаарддаг. Тиймээс ой сангийн нөөцийг хамгаалахад эргэн бүрийн оролцоо шаардлагатай байна. Одоо тэр юу очих юм бэ?